Сайн байна уу? Тэрэлж бордын сургуулийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан багш төвлөрөө байна. Манай сургууль сурагчдад академик мэдлэг өгөхөөс гадна хамгийн чухал давуу тал болох тухайн хүүхдийн хувь хүний хөгжил талаас нь бие дааж суралцах чадварыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. За яг одоо дэлхийн нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор хөл хорой тогтоосон учраас яг энэ хүү хичээл, яг энэ хүү хөтөлбөрүүдийг гэр гэрт нь хүүхдүүдэд явуулах болсон учраас сургуулиас челленж хэлбэрээр энэ ажлыг өрнүүлэхээр болсон. Та бүхний мэдж байгаачлан амжилтын эхлэл эмх зэгц гэдэг урайтай 5S челленжийг зарласан байгаа. За ингээд сургуулиас сурагчдад яг энэ амралтын хугацаанд нь нэг маш хэрэгтэй зөвлөмж өгч байна. Энэ нь юу вэ гэхээр бүтээмжээ дээшлүүлэх, өөрөөр хэлбэл ямар ч стрессгүйгээр өөрийнхөө бүтээмжийг дээшлүүлэх маш сонирхолтой зөвлөмжийг зөвлөж байгаа. За энэ зөвлөмж нь ямар ч утгатай вэ гэхээр Япон улсаас гаралтай ийм 5S зарчим байна. За манай сурагчид энийг 2 хоногийн дотор эхний 3 үзүүлэлтийг биелүүлэх ёстой. Эхний 3 үзүүлэлт. Сүүлийн 2 үзүүлэлтийг бол та сая сонссон. Нөгөө урт удаан хугацаанд хэрэглэж хэвшүүлэх учраас хамгийн эхнийх нь эхний 2 хоногийн дотор бас биелүүлэх боломжтой. Эхний 3 үзүүлэлтийг биелүүлэх ёстой. За тэгээд түүнийг бичлэг болон гэрэл зургаар баримтжуулна. Энэ бол мэдээж даалгавар учраас тэгж баримтжуулна. За тэнгуут яг манай сурагчдын TBS Dorm гэдэг нэртэй групп дээр TBS 5S challenge гэдэг ийм хаштагийг ашиглаад одоо челленж болгож одоо яг тэр групп дээр хийдүүлээ бие биенээ идэвхжүүлнэ. За тэгээд манай сурагчид маань энэхүү челленжид өөрсдийн дотоод групптэй энэ челленжийг өрнүүлж сурагчид маань өөрийн суудаг ширээ, өөрийнхөө өрөө, гэр бүлийнхээ хувцсны шкаф, за тэгээд номын тавиур гэх мэтлэн эдгээр зүйлсүүдэд цэгцэлж хэрэггүй зүйлүүдэд ялгаж хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаад хэрэггүй зүйлсүүдэд хаясан байгаа. Дээрээс нь илүү одоо эмх зэгцтэй байх тусмаа тухайн орчинд сурч боловсроход тухайн орчинд илүү үр бүтээлтэй суралцахад илүү нэмэртэй болж гинэ гэдэг сэтгэлүүдийг бас үлдээсэн байна. За тэгээд дараагийн челленжийг манай сурагчдын өөрөө удирдах байгууллагууд буюу байрны сурагчдын өөрөө удирдах зөвлөл, сурагчдын өөрөө удирдах зөвлөл гэсэн энэ хоёр зөвлөлөөс хоёр челленжийг эхлүүлж байгаа. За энэ ямар челленжүүд вэ гэхээр байрны сурагчдын өөрөө удирдах зөвлөлөөс сурагчид маань өглөө болсон дайруудаа 15 минутын хугацаанд өөрийн дуртай номыг уншдаг. Энэ маань урд нь ном уншиж сураагүй байсан хүмүүс бол залхалгүйгээр ном уншдаг дадалтай болдог. Дээрээс нь дөнгөж өглөөс ирсэн учраас маш сэргийг байдаг учраас тухайн номыг ойлгох нь бас тухайн номноос үлдэх үр ашиг нь илүү байдаг учраас энэ уншлагын цагийг өглөөгөр хийдэг. Тийм учраас манай байрны сурагчдын зөвлөл маань энэ уншлагын цагийг одоо яг энэ хөл хоройны үеэр сурагчдаа бусад найзуудаа зориулж энэ челленжийг өрнүүлж байгаа. Энэ челленжид хэрхэн оролцох вэ гэхээр челленж эхлэх 7 хоногийн хугацаанд бичлэг өглөө болгон ном уншиж байгаа бичлэгээ юм уу зураг нийлүүлж явсаар байгаад нэг тодорхой хэмжээний видео болгож бусаддаа тайлгнах хэрэгтэй. Ямар ном эхлүүлж байгаа тэрийг 7 хоног өглөө болгон ингэж уншлаа. Эцсийн үр дүнд нь энэ номноос юу болж авсан тэр тухайн номныхаа бас бусад хуваалцыг гэсэн сонирхолтой эсвүүдээс нь үр ашигтай талаас нь тайлбарлаж ярина гэсэн үг. Харин манай сурагчдын өөрөө удирдах зөвлөлөөс болохоор self care челленжийг өрнүүлж байгаа. Энд яг одоо энэ хөл хоройны үед хүмүүсийн илүү дэлжинтэй болж байгаа, хөдөлгөөн дутагдж байгаа энэ асуудлуудыг харгалз үзэж манай сурагчид маань энэ челленжийг явуулж байгаа. Мэдээж энэ челленжид өөрийнхөө эрүүл мэндэд ашиг тустай
ямар ч зүйлийг бас хийж болно. Жишээлбэл арьс ажиллагаа байж болно, эрүүл хооллолтыг дэглэмийг яаж барьдгөө, нэмэлт одоо гэртээ хийж болох дасгал хөдөлгөөнүүдийг хэрхэн хийж болох уу гэдэг байдлаар бусдаа уриалсан байдлаар өөртөө хэрэгжүүлдэг тэр зүйлсүүдийг бусдаа хуваалцах тийм бичлэгийг хийж энэ челленжд оролцох юм аа. За тэгээд үр дүнтэй нь удахгүй бүгдээр танилцах болно. Дотор байрны сурагчдын зөвлөлөөс зохион байгуулж байгаа өглөөний мөншлөгийн цагийн челленжийг манай сурагчдын өөрөө өдөрт зөвлөлийн гишүүд болох Шижирма, Зол, Жаргал, Цолмон нар энэхүү ном уншлагын челленжийг эхлүүлж байгаа. Харин self care челленжийг бол 9 дугаар ангийн сурагч Зол Заяа, Бат Түшиг, Хүлсэн Заяа нар энэхүү челленжийг эхлүүлж өөрсдөө жишээ болгон видеог та бүхэндээ хүргэх болно. За тэгээд хүүхдүүдийнхээ үр дүнг нэгтгэж тун удахгүй дараагийн видеогоор уулзах болно. Тэгээд аль анги нь илүү бас оролцоо сайтаагаар үр бүтээлтэйгээр оролцох нь гэдгийг бүгд хамтдаа харцгаая. За бүх хүүхдүүдтэй амжилт хүсье.